Тэгэхээр хэрвээ ингээд тийм крипто ажилладаг залуу байх юм бол саллаа гэхэд ингээ хөрөнгөөс крипто болоод хадгалсан тохиолдолд энэ хуулийн заалтан дээр л тэрийг хянахгүй юм ба шүү дээ. Энэ ямар өөдгүй юм чи олон нийтэд гарч байна. Гэхдээ эн чинь бол тийм биш шүү дээ. Энэ бол сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхний гэр бүлийн гишүүн Томас Гэл байна. За өнөөдөр зочинтой дугаар байгаа. Зочинтой дугаар маань юуны тухай ярих вэ гэхээр виртуал хөрөнгийн үйлчлэгийн үзүүлэлтийн тухай хууль гэдэг манай батлагдах гэдэг юм уу яах гэдэг юм мэдгүй юм шиг хилцүүлэг яваад байгаа болсон орол дээр энийг хуульч хүнээс яг юу яриад байгаа юм бэ гэдгийг хэдүүлээ тайлбарлуулъя. Тэгэхээр сайн байрлуулж байгаа яг энэ хууль ер нь батлагдах хэрэг байгаа юм уу? Бид нар ингээд зүгээр яг энэ чигт нь орхиод зохицуултгүй хөгжүүлэх явцал дээр биш юм уу? За юуны өмнө виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчийн тухай хуулийг за батлагдах шалтгааны талаар ярьсан зүйтэй баг те. За 1989 онд ВАТФ гэдэг мөнгө угаах гэмтэрэгтэй тэнцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага гэж байгуулагдсан. За энэ хүү байгууллага маань 2003 онд 40 зөвлөмж гаргасан байдгийг. За энэ зөвлөмжийг нийтийн үндэсний байгууллагын гишүүн улс орнууд хэрэгжүүлэх үүргийн хүрээнд манай байгууллага манай Монгол улс маань энэ хүү зөвлөмжийн 15 заалт заасны дагуу за виртуал хөрөнгийн үйлчлэгийн үзүүлэгчийн тухай хуулийг батлан гаргах үүрэгтэй. Энэ хүү үүргийнхээ хүрээнд энэ хүү хуулийн төслийг боловсруулад одоо хилцүүлэгтэй явж байгаа. Тэгэхээр нэг л бид нар үүрэгтэй юм бол эрт тойрон хэсгийн хэсэгт батлах бол ёстой юм байна тий. За батлагдлаа гэж үзье. За энэ иш дээр яваад тэгэхэд одоо бид нар шиг одоо ингээд крипто ганцаараа ажилладаг ч юм уу энэ хүмүүс төр яаж тусах энэ хуулийн нэг ямар онцлогтой юм? За энэ хуулийн онцлог гэвэл за 3 бүлэг 14 зүйлийг цомхон хууль байгаа. Ерөнхий ер нь ойлголтыг өгсөн хууль. За гол зохицуулт нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 5 төрлийн виртуал хөрөнгийн үйлчлэгийг зөвшөөрч байгаа. За тухайлбал нөгөө виртуал хөрөнгийг за мөнгөн дэвсгэртээр солих те. За нөгөө нэг үйлчлэг нь виртуал хөрөнгийг виртуал хөрөнгөөр солих. За өөр нэг үйлчлэг нь виртуал хөрөнгийг бус руу шилжүүлэх. За мөн виртуал хөрөнгөтэй холбоотой хэрэгслийг хадгалах, за бүртгүүлжүүлэх гэдэг те. Ийм үйлчлэгнүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрт одоо явуул үйлчлэл үзүүлэхийг зөвшөөрсөн ийм ерөнхий хууль байгаад байна. За тэгээд энэ хуулийн одоо энэ 5 төрлийн үйлчлэгээний эхний хоёр буюу одоо нөгөө виртуал хөрөнгийг мөнгөн дэвсгэрт болгох, за виртуал хөрөнгийг виртуал хөрөнгөөр шилжүүлэх энэ хоёр үйлчлэгийг Монгол банк, за үлдсэн 3 үйлчлэгийг санхүүгийн зөвшөөрлөгөөрөө одоо хянаж зөвшөөрөл болгох ийм бас шинэлэг тогтолцоор орсон ийм байлга. За эхний хоёр үйлчлэгч ойлгомжтой байл та тий. За би шууд дансаа сэнгэллээ. Ямар нэг coin авлаа. Дараагийн үйлчлэгэнд гингууд одоо юу гэдгийг IEC coin, Bitcoin болтолгооч гэдэг юм уу ийм. Гэтэ яг энэ хоёр дахь үйлчлэг бол баг байхгүй байна. Монголын биржүүд дээр. За би байгаасын сайн мэдэхгүй байна. Ерөө бороо байвал энийг засаж комментээр бичээрэй. Тэгээд үлдсэн 3 дээр нь Монгол бишээ. Санхүүгийн зөвлөхөөр орж ирж байна тий. За би бол яг эдний яг хувьчлалтаа яг ингээд нэг сүртэй нарийн орчихгүй байл одоо хэрэгтэй байхгүй юу? Олон татвар авах юм уу? Хаанаас яаж хин нэгнээс биднээс ямар нэг татвар авах юм уу? За энэ хүү хуулиар татварын асуудлыг ерөөсөө зохицуулаагүй орхигдуулсан байгаа. Гэхдээ за жишээ нь одоо би те өөрөө цалингаа авлаа. Миний цалингаас чинь татвар тооцогдоод би гар дээр цалингаа авч байгаа шүү. Тэр татвар тооцогдсон мөнгөөрөө би виртуал хөрөнгө худалдаж авлаа гэхэд тэрнээс минь бас татвар авах нь зөв үү буруу юу? Энд дээр бас хууль тогтоогч нараас анхаарч үзээд энэ дээр бас татварын асуудлыг оруулаагүй болов гэж харж байгаа. Татварын асуудлыг оруулаад. Тэгээд ерөнхий хууль гэж яриад байгаа учраас яриад байгаа шалтгаан яг юм детальчилсан бүр тийм нарийн заалт бол байхгүй юм шүү дээ. Тэгэхээр ВАТФ-ийн зөвлөмжийн дагуу ерөнхийдөө нэг иймэрдүү хууль байдгаа гэдэг нэг басны баг халтуурдж байгаа юм шүү. Яалаа гэж энэ бас энэ одоо зах зээл маш их хөрөнгө татж байгаа тийм. Юм энийг бас бүртгүүлжүүлж хянаж шалгаж эн чинь бас цаана маш олон хүний аж амьдрал яригдана. Тэгэхээр энэ хүмүүсийн бас эрх ашигыг хамгаалах үүднээс төрмөө өөрөө хуулиа гаргаж хамгаалах хэрэгслээ бий болгож байгаа. Ийм л хэлбэр байгаа. Түүнээс энэ одоо тийм хөнгөн байдлаар харж болохгүй л тийм. Тэгэхээр үйлчлэгийн үзүүлэлтийн тухай хууль гэхэлэр биржүүдтэй илүү холбоотой байж тийм. Тий, энэ үйлчлэгийг зөвхөн хуулийн этгээд үзүүлэхээр энэ хуулийн төсөлд орсон байлаа. Тэгэхээр нөгөө хувь иргэн иймэрхүү одоо бирж байгуулаад тий цахим бирж байгуулад үйлчлэг үзүүлэх боломжгүй юм байна. Тэгвэл би ингэж ойлгох нэг банкучин заавал байх нөөц гэдэг чинь тэрнтэй адилхан биржүүд ч гэсэндээ мөнгө авах гэхэд заавал байх нөөц байх шаардлагатай. Эсвэл аюу ийм жамаар явагдана. Хувь хүн хувийн насандаа мөнгө татаж авч болохгүй гэдэг зүйлүүдийг зааж өгөх үү? Тийм юм зохицуулт бол энэ хуулиар байхгүй.
Аха. Аливаа ямар нэгэн одоо эрсдэл үүслэх гэхэд тухайн виртуал хөрөнгийн үйлчлэл үзүүлэгч маань өөрөө эрсдлийг даван туулах төлөвлөгөөтэй гүйцэтгэлтэй байх ёстой гэдэг үлийн үндсэл санаа энд бол явж байгаа. Энэ маань өөрөө цаашлаад бас л нөгөө харьцагчийн эрх ашиг хамгаалах гэсэн бас орлого. Гэхдээ төлөвлөгөөтэй байх заавал тийм нөөцтэй байх гэдэг заалт биш, төлөвлөгөөтэй байх гэхлээр юу гэсэн үг? Одоо жишээ нь за хэрвээ манай нийт хэрэглэгчийн 50% мөнгө алдчих юм бол бид нар энэ дээр 50% буцааж олох төлөвлөгөө гаргах гэх юм уу? За энийг яг хууль батлагдах шатан дээр бас нарийн тодруулах. Яг төсөл дээр бол ингээд тусагдсан байгаа. Зөв. Биржүүд дээр одоо тэгвэл ямар ч байсан л биржүүд дээр зохицуулт хийх тийм ээ тий. Нэг санахч байгаа нэг трейд имэн ингээ одоо хөшлсөн байж магадгүй. Анх бүртгүүлж ихт нөгөө нэг би иргэний үнэлгээний зураг барьчаад трейд имэн гэж бичээд давхар доогоо гаргахыг зураад ингээд нэг юм сонин зураг хөлний хуруугаар даржаад оруулдаг байсан. Энэ мэдээллүүдийг биржүүд одоо юу гэдэг тэр ирэх байх санхүүжилт хороо ч юм уу Монгол банк руу мэдээлж явах үүрэгтэй байх юм уу? Үгүй. Энэ ерөөсөө тийм биш шүү. Энэ зүгээр тухайн виртуал хөрөнгийн үйлчлэгээ үзүүлэгчдэд хадгалагдах болохоос биш. Цаана ямар нэгэн байгууллага руу ч юм уу төрийн байгууллага руу ч юм дамжуулагдахгүй. Гэхдээ шаардлагатай тохиолдолд эдгээр хяналт тавих байгууллагуудаас одоо бусдын гомдлоор ч гэдэм үү те эрсдэл үүссэн нөхцөл шалгалтыг явуулна. Энэ хүрээнд шаардлагатай хэмжээгээр нь тухайн мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй. Үйлчлэл үзүүлэгч маань. За одоо нэг янз бүрийн гэмт хэрэгтэй холбоотой мөнгө ишээ орсон уу гэдэг дээр. Заавал гэмт хэрэг биш те зөрчилтэй холбоотой бусад шалгах шаардлагатай асуудлууд байвал энэ хүрээнд нь мэдээлэл гаргаж өгөх үүрэгтэй л байна. Тэгээд виртуал хөрөнгөний тухай виртуал хөрөнгөний үйлчлэх үзүүлэлтийн тухай хууль гэхээр Монгол Улсын нөхцөл дэвсгэр явж байгаа биржүүд гэсэн үг шүү дээ тий. Тэг л байна. Би хэрэг гадаадын бирж эхэлдэг бол тэрэнд бол нэг хамаартай биш юм. Тэнд бол зохицуулагдах боломж байх. Тэгээ энэ хуулиар бол зохицуулж чаддаг. Зөв. Окей. Ихэнх ойлголтуудыг нь бол юм автлаа. Ингээд нөгөө нэг ийм би нэг уншижсэн ма Decrypt гэх сайтн дээр Америкт ийм жишээ гараад байгаа юм байна л дээ. Гарч ирсэн мэл 2-3 жилийн өмнө одоо гарч байгаа юм мэдэхгүй байна. Ер нь гэрэлтийн гэрээ гэдэг юм байх шаардлагатай юу? Шал өөрсдөө төлөөд ажиллаж хэрэгтэй. Та юу гэж боддог вэ? За энэ бол тухайн одоо гэрлэгчдийн л өөрсдийнх нь сонголтын л асуудал. Ер нь ингээд гэрэлтийн гэрээ ч юм уу эсвэл тэр нэг гэрэлсний дараа ер нь саллаа гэхэд хөрөнгөө 50-50-аар хувааж тахтай байдаг. Монголд ч гэсэн тийм байдаг. За ер нь гэр бүлийн гишүүдийн тоогоор ижил хэмжээгээр тэрээд нөгөө гэрэлснээс хойш үүссэн хөрөнгө бол тийм ээ. Тэгж хуваах зохицуулт бол бий. Юун дээр тэр сайт нэр ингэжсэн л нөгөө нэг эхнэр нөхөр хоёр ингээд шүүхтээ салцдаг. Тэнгууд нөхөр нь амар их мөнгөтэй байжсэн. Яг ингээд шалгаадсан чинь аюу бага мөнгөтэй болоод тэр мөнгөнд хоёр хуваасан юм байл та. Тэгээд салсны дараа нөгөө нөхөр буцаад баян болцсон. Яг буцаад их үеийн хөнгөтэй болчихоо гэсэн чинь нөгөө гар аюу хөрөнгө крипто болгоцсон байсан юм байл та. Тэгэхээр хэрвээ ингээд тийм крипто ажилладаг залуу байх юм бол саллаа гэхэд ингээ хөрөнгөөс крипто болоод хадгалсан тохиолдолд энэ хуулийн заалтан дээр тэрийг хянахгүй юм шүү дээ. Энэ ямар өөдгөө юм чи олон нийтэд гарч байна. Гэхдээ эн чинь бол тийм биш шүү дээ. Энэ бол хууль зүйн бас шинэ үзэгдэл. За энэ үзэгдлийг бас зохицуулах бас дагсан хим хэмжээнд дагаад гарна. Тэр бас энэ дээр бас ингэж бас хөнгө хандаж болохгүй л дээ. За уучлаарай. Энийг сонсоод бороо сурч авч байгаа хүмүүс зүгээр болоорой. За ингээд та юу та бидэнтэй ингээд хуулийн товч тодорхой мэдээллийг хуваалцсанд баярлалаа. Бидний хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа.